эхэлсэн үү? Сайн байцгаана уу? Амар хоёрхан влог эхэлж байгаа юм шиг те. За Асын хөлгүүд баг Солонгосын Чангван хотод ирсэн байна. Өнөөдөр бол 11-р сарын 8-ны өдөр. Өчигдөр бидэд орой буугаад, Бусанаас наашаа нэг цаг орчим автобусаар яваад өчигдөр бол ямарваа нэгэн бэлтгэл байгаагүй. Тийм учраас бидэд влогоо эхлүүлээгүй. За өнөөдөр бол 8-ны өдөр. Өнөөдөр манай баг орой 17 цагаас бэлтгэлтэй. Маргааш 11 сарын 9-ний өдөр Монголын цагаар 6 цагаас LG Sackers огтой тоглох нэ. Sackers, Lakers гэхэр Tibet Sackers юм уу те. Манай влог спонсортой болсон байгаа. Sodom Foods-ийн ийм дархлаа дэмжих маш олон бүтээгдэхүүн байгаа. Тэгээ та бүхэн өөртөө хамгийн ойрхон дэлгүүрээс судалдаа авах боломжтой. Чацарган, хунчир, blueberry те бас дахиад өөр 2-3 нэмэлт төрлийн нийт 6 төрлийнх байсан баха. Миний санджаар тэгээд ийм дархлаа дэмжих ер нь өвлийн цагт уухад тохиромжтой ханаа томоноос сэргийлэхэд тохиромжтой ийм бүтээгдэхүүн байгаа шүү. Та бүхэн өөртөө ойрхон супермаркет дэлгүүрүүдээс судалдаа авч хэрэглээрэй. Тэгээд хунчир нь бол надад их таалагдсан. Ялангуяа ийм өвлийн үйлрэлд бол ханаа тоmoo нас сэргийлэн дархлаа дэмжин тийм бүтээгдэхүүн байгаа. Шууд уух зориулттай. Ямарваа нэгэн ийм ямтай хольж молиод найруулад авах шаардлагагүй шууд задлал өдөрт нэгийг уухад ер нь л таны бие аягүй гоё юм сэргэг амин дэмлэг байх нэ. Бид эдийн энэ Чангван гэдэг хот болохоор ерөнхий жоохон жижигхэн Бусанаас 1 цагийн зайд ер нь жоохон шууд хэлэхэд жоохон хөдөөд л та. Гэхдээ бид эд бол төвд нь аль болох хамгийн гайгүй Grand Mercury илүү те. Тэм нэртэй буудалд буусан. Тэгээд манай буудалд гол нь өглөөний цай байгаа хэрнээ өдрийн бол орой бол байхгүй байгаа учраас ингээд бидэд ойр хаваар хоолны газруудад захиалга өгөөд хоолоо идж байгаа. Өчигдөр бидэд орой ирээд нэг зүгээр шүл ууцгаасан. За түрүүн болвол өглөөний цайгаа уучаад өдрийн хоолоо өөр газар идсэн болвол одоо бидэд орой бол идэх газраа захиалга өгч байна. Тэгээд хэл нэвтрэхгүй байгаа учраас манай ESL-ээс гаргаж өгсөн гайд захиалга өгөхөд тусалж байна. Энэ бодлын хажууд байдаг мол, за тийм мол гэх юм байна дөө. Яг хоо нэг тийм амар том юм бол байхгүй. Тийм амар олон нөгөө ийм дэлгүүр байхгүй. Гэтэ яг хоо нэг юм кофе шоп нэг юм жижиг шаажиг нүдний шилний дэлгүүр мэлгүүр. Чи нэг уучаач. Үгүй ингээд нэгээр нь уучлах юм шүү. Тэ. Бэж та. Энэ чацаргана. Blueberry нууж үзээ. За тэг. Хончор чацаргана тэгээд нөгөө нэг шилажид төлөв шилаат төлөв тэрийг ууж. Энэ ингээд айгүй амар. Задлал юм найруулахгүй. Тэгээ ингээд гадагшаа татгшаа авч явхад хил гайл дээр ямар нэг асуудал болоод 80 бичиг цаас шаардаад байхгүй. Ямар ч энийг хураж авахгүй чи 50 мг-тай. Би сая түнгэндээ хичээд амтсан цангаад хаад нэг уугаад бууж ирээд цангаад хандаа нэг уугаад. Энэ хунчир нь бол гоё. Би нэг хунчирыг нэгтэй хунчиргийн ямиг олон ууж байгааг л өмнө нэг уухад л амар жоох хэцүү байсан. Энэ бол тэгээ энэ бол яг юм уухад тохиромжтой. Тэгээд 50 мг. Яг юм стандарт. Ер нь их дөөр хандтай. Тэгээд энэ blueberry-наас тийм хурцтай амтлах. Нийтлэг дөөр хандтай. Тэгээд Sodom Foods-ийн манай ганаа ах юм маань бизнес байгаа. Тийм учраас Асын хөлгүүд багийн фэнүүд маань ганаахыг ер нь бүгдээрээ мэдж байгаа те. Тэгээд цаа чи манай тамирчдад бас энэ өвлийн цагт ханаа тоmoo их байхад дархлаагаа дэмжээрэй гэдэг үүднээс бид эдэд бүтээгдэхүүнээрээ гоё суппорт хийж байгаа. Тэгээс манай влогийг спонсорлж байгаа. Тэгээ маш их баярлалаа. Бидэд 3 цаг 30 минутаа скауттай. Тэгээд 4:30 гэж дуусаад маргааш тоглолт болох Чангваныхаа арена дээр очиод тэндээ 2 цагийн бэлтгэл хийгээд буцаж буудалдаа ирээд орой хоолоо идээд амарцгаах тийм л төлөвтэй байгаа. Тэгээд бидэд бол яг уу нөх амар ядраад байгаа юм байна. Манай тамирчид харин жоох ядарж байгаа байх. Ер нь бол аялын тоглолтод явахын нэг жоох хэцүү юм нь үнэхээр жоохон ядардаг юм байна лээ. Бидэд ингээ өмнө жилээс хойш анзаараад хахад яг
Тийм өнгөрсөн үйлрлээс хойш яг ийм халууны 4-5 сард л харьцангуй дайжгүй те. Ийм хувцас нэрний хувьд нэмгэн ч юм уу. Ийм тэгээ өвлийн цагт ч ер нь хүний дархлаа жоохон ундаг. Тэгээд ингээд одоо жишээ нь өчигдөр бидэд яг үүндээ цаг 50 минут нисэл Taipei-с бусан дээр бууж байгаа хэрнээ бид нар ингээд бүтэн өдрийг зөвхөн ингэж шилжиж явхад өнгөрүүлж байгаа. Бодлоос 12 цагт чек аут хийгээд нисгтэр очоод хүлээгээд ачаа ямаа тэгээ 20 хэдэн хүн учраас ер нь бол нөгөө эрсдлийг тооцоод айгүй эрт явдаг. Тийм учраас бусад багийнхан ч гэсэн одоо энэ хүү манай влогийг үзчихээвэл бити ганц хоёроо явж байгаа юм шиг юмны цаг тулгаарай. Тэгээд аль болох эрт очоод тэндээ эрсдлээс сэргийлж ивэл зүгээр ах. Тийм учраас бид өчигдөр орой баг 11-ийн алдад яг энэ ирсэн Чангва ноттой ирсэн байна. Хэлхнээ бол манай мандах бол энэнийг бол суп гээл авчдаг гэдэг байгаа. Гэтэ би бол идэхгүй байгаа. Ер нь жоохон худлаа л та тэр үнэн тийм. Энэ л худлаа л гэж би хараад байна. Яг цацаргааны юм байна. Тэмээд тэр нэрсээс гоё л. Би ер нь баг бүгдийг нугаад дуусгаад үд. Тэр юуг нь үзэг байгаа. Юу лээ? Чангаан биш ээ. Юу лээ? Нэг ягаан өнгөтэй. Лингон. Энсийн үзээгөө тийм. Юу нэрс үзсэн, цацаргаан үзсэн, хунчир үзсэн, барагшуун үзсэн. Тэгээд нэг юм хар өнгийн удаа шилжай тэгээ битсэн мэсэхгүй юу? Тэр яг юу гэдгийг мэдэхгүй байгаа. Хар өнгийн. Тийм, хар ут. Барагшуун. Барагшуун юм уу тэр нь? Харна барагшуун. Тэгвэл хоёр төрлийн барагшуун байгаа юм ба штэ. Үгүй хоёр төрлийн хунчир байсан. Ер нь тий. Харин энийг бол тоглож тоглоо гэхэд авчмаар юм байхгүй л байна л да. Тийм ээ, наач хотлоо. Ийм зураг л авах л. Яаж авах тий? Хүн овсоо. Карт уушдаг баха шүү. Карт уушигч шүү дээ. Тий, эхлээд эндээсээ энэ миний сүүхээр юм бэ. За. Ийм зүггүй. За би ер нь байгаагаараа хөөрхөн дөө. Би масаасан. 14,000 вона. Ер нь бол димигээд чам захгүй байна гэж хэлээд тахад. Тэр. Яах вэ хөөрхөө? Тэгээ чамд уншигдахгүй байгаа юм шүү дээ. Найк л уншин шүү. Хэрэг уншихаар юм бэлээ. Нэг юм байсан. Зүү би бол зөөхгүй. Тий. За зүү. Би энийг зүч. Балгаан дээр тэр туу яг болж шүү. Энд чинь ингэж гахаа нь харагдахгүй шүү. Наач гахаа жижиг юм байна. Том гахаа байхгүй юм байна. За. Тэг олдооч хөлрөөрөө. Хоннэмсгүй дайгаа. Чи ер нь жаахан фейл бацсан шүү. Чи ер бүтггүй байна. Би найтрах үзэг шүү. Өнгөрсөн чи яа ийм багхгүй. Би яа чам мэдээд болохгүй чи. Би өөрөө сонссон шүү дээ. За на фрейм юм байна. Сая өөрийг сонгосон тэр бол өнөө. За зүгээр. За түр сая Лээ шүү дээ. Тийм, угаасаа энэ 3 нүүр нэг юм цаашаа орчих. QR гарч ир. QR нь эндээ идэв нэрээ. Тэгээ тэрийг уншуулахаар яах вэ? Энэ ингээд нөгөө хөдөлгөөн нь гарч ирдэг байхгүй юу? Гоё байна уу? Гурлаа адилхан цамцтай гоё л гарсан. Би бол зургийн дараа л стори хийчихсэн. Тэгэл энэ тэгээд нэг юм юу л дээ жоохон фильтр шиг юм ороод ирдэг. Энэ угаасаа жоохон яа бүтнэ. Тэснээс өвөл мөвлөр амар гоё гэдэг байхгүй юу? Зөндөө юм эффект Даач дээ. гэсэн ингээ айгу муу харагдах байхгүй юу? Энэ ч манай Улаанбаатарт юм дөө. харин тэгээ Монгол гэх юм байдаг бол. Тэр бүр яг энэ дээрээс нь үл авдаг гэдэг. Бүр дэшээ биш. Тэр онлайнаар харахаар баахан гой юмнууд байгаа л тийм. Хөнгөө хамаг тэгээ. Зовхгүй дээ. Алцсан байгааг харах юм байхгүй. Энд гэхдээ бичлэг амар сонио өгд юм байна.
Миний авсан бүр гоё эсэхгүй. А тийм ээ, нэг сонирхолтой юм байна. Сонгосон зураг болгоно ингээд тусдаа тэгэнгүүтээ тэр нэг өдөртөө байж үзэл. энэ жаа хоёр их формат. Нэг зураг нь 12 мянга ч үлээ нэг тэр хавцаа. Одоо саяных шиг ингээд оруулах одоо. Тийм. Одоо энэ бичлэг энтертэйг юу? Тийм. Тэгээд ингээд нэг хоёрыг авахд 20 болоод Өдөр арай. А тийм тоолц. Энд Калбитан, Био Солонгосоор нутагтай тий Том ях жайвар солонгос хэлтэй юм байна шүү дээ. Энэ одоо яг манай буудлын гадна тал байна. Эндээс нь харуулах юм уу? Тэр Grand Mercury гэсэн Changwon гэсэн. Ер нь бол манайх гэхдээ нэлээд төвдөө байгаа. Тэг бид идэж анх бол эрэхтэй бүр ер нь жоохон хөдөө гэсэн юу тийрс тий. Тийм. Илүү жижигхэн хатаах юм болоо гэж бодоод. Иймэрхүү буудлаас жоохон мяалах болоо гэж бодод ирсэн. Тэгсэн чи энд бол нэг тийм яа юм бол байхгүй тэжгүй тий. Байдаг л буудал тий. Тий. Тэмтэй. Өрөөний цаанаас чимээ сонсогдоод өчтөр манай оюука завхлангийн дууд бол гэсэн чинь Томи чатаар хин дуулаад байгаа юм бэ болооч ээ тэгээд. Айгу. Ханы өв жоохон эмгэн гэдэг тий. Тэгээ тийм яа гадна яга чи юм олон бар тавьчихсан мэдэхгүй баахан барлаа. Тэгээд ер нь хот нь бол мэдээж Сөүл одоо Бусан Инчон энэ шиг бол ихнээх олон хүн амт яваадах юм байхгүй тэгэл зөвөр яг л ажилд амьдарч байгаа хүмүүс л байх шиг. Бусдаар жуулчин муулчин гээд бужигнаад энэ тэнд ийм шуугилдаад байгаа юм байхгүй. Тэгээд нөгөө нэг орой ол захиалдаг газар байгаад тэдний ажим маань тэгээдсэн шүү дээ. Саажагны минь энэ аваар ирдэг гадаадууд ийм шүлэн дургу мөргөө гээд тэрийн дас гадаадууд ирд юм шиг л. Бустай нэг цөөхөн таны ирдэг л. Нэг хөөе ирд юм. Тэс гаднацсан тань гоёо дэч. Гэтэ энд бас тайвар хүүтэй малах те. Ер нь бас ингээд аялан тоглолт игээр тэмцээнээс хамаарат юу яах юм аа. Жохоо өөр яах юм аа. Тий орч харъя. Welcome to Grand Mercure Hotel. Thank you. Буудлын тавар ерөөсөө хийж байгаа. За окей first хандарч ирээд байгаа. Анхны буудлын туур маань түүл эхэллээ. Ороод шууд ингээд кафе бар лаунж харагдаж байна. Энд яг юм кофе мофи захиалаад уугаад коучтэйгөө ганц хоёр ярих юм байвал суугаад ярихад их дайггүй юм бэлээ. Манай буудлын болохоор хоёр хоолны газар нэг давхартай байдаг. Бэлүүс гэдэг байна. Хоолны газар биш юм уу? Тийм jewelry shop гэж Бэлүүсгээ байд юм аа. Тэгээд энд ингээд reception байна. Тэгээд ийшээ ингээд явах юм бол Blue Pin restaurant гэдэг энд манайхан өглөөний цагаа ууж байгаа. Цэдинш. Манай эмч ганхуйга Юба. Тэгээд тийм үнэ амар хөөрхөн. Тэгээ хүлэг студ юм байна. Манд хоёр мөнх оч маань. Тэгээд тамирчдаас их хоёр болон төшөөг өглөөний цай уусан. Миний бие бас уусан. Өдөөс хараа зогсож байгаа охин маань л унтсан. Намайг сэрээчэд хөшиг нээчэд унтаад өгсөн. Цагид болж байна. Тий азар энэ удаагийн бүгдээрээ нэг давталтаа байна тий. Тий. Нөгөө бас нэг юм анзаарах нэ. Иймэрхүү буудал дээр нэг давхарт өгд юм билээ. Олон өрөөтэй нэг давхар дээрээ. Тэр Таиланд ч бас иймэрхүү төстэй буудал байсан шүү дээ. Чамд байгаа. Тэгээд тэнд бас бүгдээрээ нэг давхар буудажсэн шүү дээ. Санживл.